өөрийнхөө хариуцж байгаа салбарынхаа ямиг л асууж байгаа. Өөрийнхөө мэдж байгаа зүйл, мэдэхгүй байгаа зүйлийг бол нэг хайхтар асуухгүй байна. Миний зүгээр асуугаад байгаа энэ хідэн зүйлүүд юу вэ гэхээр сая тэр баярагийн хариулж байгаа энэ тэр туул усны юу ч гэнэ нэг юм хэлжлээ. Энэ туул коллектор гэдэг чинь бол Улаанбаатар хотын одоо ганц амин судас хийгдэж байгаа шүү дээ. Тэгэд энэ батлаагүй байсан гэж бас худлаа ярьж байна. Хамгийн сүүлийн байдлаар одоо даваадлаа дарагч мэдж байгаа. 6 сард батлагдсан шүү дээ. Тэгээ 10 сард нь хамгийн гол нь өгцөн байгаа байхгүй. Яг ажил эхлэхий яг өмнөхөн өгж байгаа. Тэгээ манахаас даалгавар аваагүй, манахаас юм хийгдээгүй шууд ажиллаа эхлээд явцсан гэж яриад байгаа. Одоо тэр байшин чи 2 давхар төрсэн байна шүү дээ. 3 давхар төрсэн. Тэгээ бид нар одоо буулгах гэхээр газрын албаныхантай эртэд би Мукатартай уулзсан. За энийг буулгах уу яах вэ? Тарасын нэг чигээрээ явуулах уу гэв. Тэнгуүч Мукатар энийг буулгахад одоо мөнгө зарцуулна шүү дээ. Нүүлгэн шилжүүлэх юм мөнгө өгнө шүү дээ. Юу гэсэн үг юм одоо тэгээ төсвийн мөнгө одоо тэгэл хоосон явж байгаа шүү дээ. Эсвэл хажуутлын айлуур нь оруулаа явуулчих хот байгуулалтын тийм санал гаргаж илаа. Тэгэхээр тэр хажуутлын айл дээр нь бас нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө одоо бид рүү яах ёстой. Энэ бол би зарчим л яриад байгаа байхгүй. Өөлж яриаггүй. Ерөөсөө зарчим ярина. Би энийг тэгээд бүхлөтөө одоо баргалж 11 сараас хойш одоо ерхий архитекторт хэллээ шүү дээ. Барай л биш шүү дээ. Яг энэ танаасараа явах юм уу, явахгүй юм уу? Тэгээ ажил гацсангууд тэд нар явуулахгүй байж тээ. Яваагүй шүү дээ гэж худлаас ярьж байна. Тэгээ эн чинь бас одоо зүү зөгс нийцч юм уу, нийцэхгүй юм. Зөвхөн өөрсдийнхөө арсыг л хамгаалдаг ийм л байдалтай болчиход. Хинлүүч юу ч хийж магадгүй. Уул нь энэ залуучуудын ч уул нь бид нар дэмждэн шүү дээ. Маш сайн дэмжиж явж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ төгслөгөр бол тэр арга хэмжээ авсан гэж байна тэр нөхдүүд. Тэр доотлогын инженерийн хэлцээний дарга дэлгэр илүү. Дэлгэрэх гэлөө хин гэлээ. Тэр нөхөр 100% оролцоотой байгаа байхгүй бүр. Тэгэл авторыг дуудаж ирэл дандаа дарамталдаг гэж. Тэгээ энэ бүгдийг асуух гэхээр уул нь байхгүй байгаа юм л да. Жохон шудраг баймаар байгаа байхгүй. Нүүрээ харж байгаа ярьчмаар байгаа байхгүй. Тэгээ үүнтэй яг ижил одоо энэ буйн тухай гарч ирэх гээд байгаа. Би зүгээр яг өнөөдөр энэ дээр нь ялдганд протоколоос тэмдэглүүлчихье. Ярьж байгаа юмнуудаа бас үлдээе. Сүүлд нь хин юу гэж ярьжсэн бүгдөө ингээд харагдах байлгүй. Тэгээ энэ нь бас ингээд бичлэгтэй янз бүрийн юмтай ингээд үлдэх байлгүй гэж ингэж бодож хэлж байгаа. Буйн тухайдаа бас л тараас дээр нь бас тэр нэг орж ичээл байгаа. Станц барих дээр. Бид нар ч одоо тараасыг хамгаалдаг байгууллага биш шүү дээ. Өсөөгөө удирдах байгууллага ч. Хийдэг юмнуудаа хийх хүмүүс нь яг цаг минуттай тэн дээр хийж ямаар байна. Хариуцсан хүмүүс нь хариуцсан шиг баймаар байна. Зөвхөн одоо арга цагаад яваад байх юм бол энэ ч одоо дараа жил дахиад гараад ирнэ. Одоо энэ ч дахиад байшин барилгуудыг одоо энэ жил чинь бизнесийг дэмжих жил гэсэн. Нөгөө барилгуудыг хүлээж авна. Шугам нь waахгүй байж хахад одоо ингээл оруул гээл ингээ явна. Тэгээд дахиад ийл гарч ирнэ. Усны ийл гараад ирнэ. Тэгээ хариуцлага нь хин үлээх. Тэгэл яангууд энэ болохгүй байна гэсэн юм л яриануд дараах зэрнэгт өгж яваад байна шүү дээ. Тэгээ иймэрхүү юмнуудаа бас зогсоомор байна. Нэг шивгчингийн амьдралаар бид бүхэн амьдраад байна энэ нөхдүүд зарим хүмүүс. Би одоо нэрийн зохиод ярьчмаар л байна. Гэхдээ одоо энэ удаадаа болий. Дараагийн өдөр би шууд нэрийн зохино. Зөвхөн өөрсдийгөө одоо хамгаалсан байдлаар. За иймэрхүү байгаа. Санал гэж одоо баруун үг хэлчихлээ.